За сайн бацгаана уу? Орой минь намтай болог пэйж үзэг үзэж байгаа та нартай энэ орой минь хүргэе. За ингээд орой унтуулга байсан гэж лайв нэвтрүүлгээгээд орой унтуулгаа. Янз бүрээ сэдвүүдээр яриад байдаг. Болчвол яах вэ гэж. За нөгөө оройны бясалгал хийгээд орой бясалгалынхаа хичээлийг танхимын хичээлээ дуусгаад тэгээд баг зэрэг цаг зав гарч байгаа болохоор бас ингээд өөрөө энэ сэдвээр яриндаа гэж бодож исэн. Лайв нэвтрүүлгээ орё гэж бодож исэн сэдвүүдийг та нартай хуваалцъя гэж бодож байна. Тэг өнөөдөр бас сүнслэг мэдлэгийг сонирхож байгаа, өөрийнхөө амьдралын мөн чанарыг сонирхож байгаа, амьдралын зорилгоо хайж байгаа хүмүүстэй зориулаад за мөн ер нь бүх насны бүх одоо ажил төрөл нийгмийн гарал угсаа үл хамааран бас хүн болгонд нэг амьдралд нэг те хөл гэж юу юм болоо би хөвчүүл яах вэ гэж ингэж бодогддог. Тэгээ энэ бодол юу яагаад орж ирдээ, яагаад төрдөө, за энэ бодлыг орж ирэх үед нь өөртөөгөө бас яаж хандах ёстой юм гэдэг сэдвээр өнөөдөр яриа гэж бодоод ингээд лайв эхлүүлж байна. За хэрэгцээтэй сэдв байна. Сонсоход илүүдэхгүй гэж бодож байгаа хүмүүс маань хаарлаа наашаа хандуулаарай. Хай орой минь гэсэн байна. Өчигдөр минь багшаа гэсэн байна. За бүгдэнд нь орой минь, өчигдөр минь энэ оройны минь хүргэж байна. Сайхан амарцгаас нөө ажлын 2 дахь өдөр байгаа те 7 хоногийн 2 дахь өдөр. Мигмар гараг байгаа. Мигмар гарагийн орой хэдүүлээ. Яагаад ингэж бид нарт юм үхэл гэдэг бодлууд орж ирдээ? Ер нь та үхлээсгээр айдаг вэ? За дээрэс нь яагаад ер нь хүнд ингэж заримдаа нэг ухмаар санагдтыг. За ийм байдалд юу нь яаж ямар одоо арга хэмжээ авах ёстой юм бэ гэдэг талаас бас хэрэгтэй хүнд нь хэрэг болж магадгүй гэж бодоод ингээд оруулаад яриа гэж бодлоо. Орой болж байгаа учраас нэг олон юм нуршаад явах уу. Гэхдээ яг би нэг зарын чанартай мэлчээ. Дараа 7 хоногийн даваагаас баасан гараг хүртэл шалтгаангүй бясалгал танхим бясалгалын маань шинэ анги эхэлж байгаа, оройн анги эхэлж байгаа. Тэгэхээр шалтгаангүй бясалгалд сууж үзье, ерөн бясалгалд сууж үзье, энерги цэвэрлүүлээ, энерги шалгуулъя гэж бодож байгаа хүмүүс маань даваагаас баасан гараг 5 өдөр яг оройд 7:30-аас 8:30 өөртөө цаг гаргаад шалтгаангүй бясалгалд бүртгүүлээд мэдээлэл аваад бүртгүүлж болно шүү гэж хэлмээр байна. За тэгээд орой болчихсон учраас шууд мэдээлэлтэй орой өөрийгөө танилцуулъя. Би намтай болог пэйж үзсэн модератор багш Мишка. За шалтгаангүй бясалгал хэмээх танхимын бясалгалын багш аура энерги үздэг амьдралын код гаргаж хүний амьдралын бичгийн хэвтэн тоотой нь хавсаргаад хүний амьдралын энергийг яг одоо та ямар төвшөнд байна, ер нь цаашдаа ямар шийдвэр гаргах гээд ингэ явж байгаа юм бэ гэдэг талаар ингээд үздэг сүнслэг мэдлэгийг бусдад түгээх гэж хичээдэг ийм хүн байгаа. За тэгээ та өнөөдөр хаана вэ гэсэн мэн Тэнгис кино театрын яг хажууд байдаг MN Tower гэдэг оффист манай бясалгалын танхим маань байрладаг, манай ажил маань байрладаг. Би өөрөө тэндээ байдаг. Та Тэнгис кино театртаа ойрхон явж ирэх боломжтой бол цаг нараа зохицуулаад энэ 5 өдрийн бясалгалд суугаарай. За манай бясалгал жоохон давуу талуудтай гэж би боддог. Өөрөө маш олон бясалгалын хичээлүүд байдаг баха. За шалтгаангүй бясалгал бол нэгдэж энергийн цэвэрлэгээ хийгддэг. Дуу таягаар хийгдэн, за мөн багшин өөр энергийн цэвэрлэгээ хийгдэн. Хоёрдож цаашдаа бие дагаад бясалгах аргуудыг маш олон техникүүдийг заадаг, маш олон техникүүд, бясалгалын техникүүд ордог. Гуравт нь дотоод бод одоо мөн чанарыг буюу хайр инрал зүрхүүхөр тоолон хүрдүүдийг нээж өгөхөд илүү тусалсан тийм бясалгал болдог. Тэгэхээр та энэ бясалгал сууснаар 5 өдрийн дараа энерги өсөх нь байна. Энерги цэвэрлүүлсэн байх нь байна. Амьдралын мөн чанарт илүү өөрөөр хандах тэр алхмуудаа хийхэд аягүй сайхан нөлөөлж өгдөг юм бясалгал байдаг байгаа шүү. Тэгэхээр та нар маань анхан шатнаас нь ингээд ер нь өмнө бясалгалж явж байгаагүй л хамааран анхан шатнаас нь ингээд хурдан тайлбарлаад ингээд хурдан хөтлөөд явдаг учраас маш хурдан хүмүүс ер нь ойлгодог, маш хурдан холбогддог тийм бясалгал байгаа. За ингээд та нар маань одоо ингээд хавар болж гин сайхан гэрэл дулаарж гин иймэрхүү үедээ нөхөө энерги өсөх нь маш чухал байдаг. Яагад бол тухайн одоо цаг үе мөчлөг астрологиороо ингээд тухайн саруудыг, тухайн улирлыг ашиглах нь өөртөө ашигтайгаар ашиглана гэдэг бол маш чухал байдаг. Тэгэхээр дулааны улирал ирж байгаа үед манай Монгол шиг жилийн 4 улиралтай энэ орны хувьд те бид нар юм дулааны улиралд илүү идэвхтэй, илүү өөрийгөө энерги өсгсөн, өвлийнхаа одоо энергиудыг нөөж авсан тийм сарууд болох учиртай байдаг учраас иймэрхүү үедээ бид нар фитнест яваад, дасгал хийгээд, йогт яваад, өөрийгөө хөгжүүлээд, бүжгэнд яваад, за мөн ингээд бясалгалд яваач гэдэг юм уу. Тухайн энергитэй тарс үйлдэлүүдийг хийдгээ. Тэгэхээр та нар маань хэрвээ бясалгал сонирч байгаа бол бас шалтгаангүй бясалгалыг сонирхож үзээрэй гэж хэлье гэж бодлоо. За дараа хизээ орох вэ гэсэн маань энэ эрт даваа гарагт орой 19:30-аас эхэлнэ. За ингээд хэдүүлээ гол сэдвүүтэй орох уу. За би зөвхөн сонирхуулаад нэг юм хэлчихье. Юу вэ гэхээр Монголд
сүүлийн үед ингээд амиа оролтын тоо маш эрс ихсэж байгаа юм байна. Ер нь Монголд гэлтэхгүй дэлхийн нийтэд амиа оролтын тоо статистик одоо баримтаар ингээд нэлээд ихсээд өсөд байгаа. За манай Монголд маань ч гэсэн сүүлийн 2024 оны одоо энэ амиа оролттой холбоотой сэдвэр ингээд ихтгэл болоход бол маш одоо эрс өсөж байгаа гэж үзсэн байна. Жил дунджаар 90 гаруй хүүхэд бараг 100-аад ингээд хүүхдүүд тэрцсэн өсвөр насны хүүхдүүд амиа орлож байна гэсэн мэдээлэл байдаг юм байна. За дээрэс нь амиа оролтонд насын судлаад үзэхээр 15-аас 30 насны хүмүүс одоо илүү их одоо амиа оролт буюу өхлийн талаар их боддог амиа оролтыг одоо үйлдсэн байна гэж судалгаагаар гарсан байна. За дээрэс нь мөн за энэ хүмүүс одоо шалтгаан юу юм бэ гэдгсэн чинь аюул сэтгэл готролд орсон, гэр бүл хүчирхийлэл, за нийгмийн хүчирхийлэл, сургуулийн хүчирхийлэл гэх зүйлүүд ингээд аюул нөлөөсөн байна. Тийм учраас нийгэмд амиа оролтын байр суурийг 15-аас 30 насныхаа илүү эзэлж байгаа юм байна гэж ингэж бичиж тэмдэглэсэн байна. За сүүлийн хүүхдийн амиа оролтоо сүүлийн 4 жил бол нэлээ одоо өссөн буюу ингээд сүүлийн 4 жилийн хугацаанд ингээд энэ зүйл илүү хурдцтайгаар өсөж байгаа юм байна. За ингээд та нар ингээд бодоод үзтээ нэг жил хүрэхгүй хугацаанд одоо 100 гаруй хүн амиа орлож ийн гэж бодохоор манайх шиг одоо юм жижигхэн хүн амтай, бага хүн амтай тий газар нутаг томтой ч гэсэндээ бага хүн амтай, хот буюу манай сити, манай нийслэл маань өөрөө бага хүн амтай тий сая гаруй хүн амтай. Ийм хүн амтай улс орнуудад ингээд 100-аараа ингээд амиа орлоод байх юм бол бидний ингээд бүх зүйлд одоо ингээд айгу сөргөөр нөлөөлнө. Манай Монгол шиг цөөн хүн амтай хүн улсад бол энэ маш одоо өндөр тоо. Мэдээж олон сая хүн амтай хүмүүст бол яг бага тоо сонсогдох боловч 28% эзэлж гин гэж байгаа байхгүй юу? Нийт ингээд нэг жил амиа орлсон одоо нас оролтуудаас ингээд хуваарлаад ингээд элементээр нь тэ ингээд графиклаад үзэхээр 28.1%-ийг амиа оролт эзэлж байна гинэ. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр эн чинь одоо 100-ны 20% амиа оролт эзлээд хаар бусд нь өвчин хөгшрөлт настай гэж явж байгаа шүү дээ тий. Тэгэхээр манай одоо улс орны чинь хүн ам одоо юу болж байна гэдэг байдал руу хандж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо бидний төрөлтийг дэмжих бодлого байхгүй. За дээрэс нь хүн амын тоог нэмүүлэх одоо улсаас тэмцэн дэмжлэгүүд айгу бага байдаг учраас манай улсын хувьд бол одоо айгу харамсалтай статистик тоо гэж ойлгож байна. За тэгэхээр бид нар энэний сүнслэг утга учирыг бас ярилцсан зүйтэй юм аа. 15-аас 30 насныхаа яагаад илүү хүртээд байгаа. Тэгээ яагаад хараа ингэж хүмүүс ингэж амиа хорлох шийдвэрийг гаргаж байгаа вэ гэхээр амьдралын мөн чанар суралцаж амжаагүй. Одоо сүүлийн үед өсвөр насныхаа илүү амиа орлож ийн гэж байна. Өсвөр насныхан бол ингэж амьдралын мөн чанар суралцаагүй, өөрийгөө олоогүй, өөрөө ингэж амьдралд тэгээ угаасаа хэцүү зүйлс тохиолдоод тэндээсээ ингэж айгүйх хүч өөрөө олж аваад тэгээд тэр олж авсан хүчин амьдралд нь гэрэл гэгээ дараагийнх нь амьдралыг буюу дундаас дээш насных одоо хойч үеийнх нь амьдрал ирээдүг зохицлоодог гэдгийг ойлгож амжаагүй хүмүүс энэ үхлийн талаарх бодлыг сөргөөр ашиглаад ингээд шууд үйлдэл болгоод амиа орлох үйлдэлийг хийж байгаа. Тэгэхээр ингээд нийгэмд энэ үхлийн талаарх бодолтой ер нь яаж хандах ёстой юм бэ? Тэ үхлийн талаарх бодол таны хэрэг бодолд орж ирж исэн бол та тэрэндээ ямар байр суурьтай хандах вэ гэдэг талаар ярилцсан нас зүйтэй юм аа гэж үзсэн учраас би тэгтээ одоо мэрэгжлийн эмнэлэг ч юм уу эмч ч юм уу одоо юу дээ тэр талаас нь биш би яг өөрийнхөө судалдаг сүнслэг мөн чанарын хувьд танилцуулъя гэж бодсон. Маш том сэдв, маш өргөн хүрээг хамарна, маш хэцүү эмзэг зарим хүмүүсийн айдас болсон сэдв гэсэн хэдий боловч бүх хүн тохиолдох нь тодорхой, бүх хүн хизээ нэгэн цагт ямар нэгэн байдлаар нас орох нь тодорхой учраас амьдралын мөн чанар суралцаад үхлийн талаарх ойлголт бодолтойгоо танилцаад хэрвээ зайлшгүй үед ингээд нэг үхмээр санагдсан үедээ ямар одоо мэдрэмж ухамсарыг өөртөө суулгаж авах ёстой вэ гэдгийг мэдээд авах нь бас та нарт маань багч отхоо нэмэр болох юм болов уу гэж би хувьдаа бодсон. За миний ярианаас авахыг аваад хаяхын хаяад өөрийнхөө сурч мэдсэн зүйлтэй сүлээж цаашаа яваарай гэж би бол зөвлөдөг. Энэ ярьж байгаа бүх зүйл туйлын үний эцсийн үнэн гэсэн юм байхгүй шүү тий. Би өөрийнхөө сурж байгаа мэдж байгаа боловсрч байгаа өнцгөөс буюу ярихыг хичээж байгаа. Үнийг яг аль болох өөрийнхөө хэмжээнд бол олон талаас нь тайлбарлахыг хичээдэг ч гэсэндээ бүх зүйл өөрийнхөө бүх зүйл ийм олон талтай. Тэгэхээр хаанаас нь ямар өнцгөөс харна гэдгийг шалтгаалдаг учраас үннийг маань одоо өсвөр насны хүүхдүүд сонсч байвал, насан турш хүмүүс сонсч байвал бүгдөө энэ тал дээр аягүй том ухамсартай гоё ингээд зүгээр чихээрээ сонсохгүй зүрх сэтгэл буюу сүнсээрээ сонсоорой. Тэгвэл маш илүү одоо энэ сэдвийг ойлгож авнаа гэж та нартаас хэлье гэж бодлоо. За тэгээд нийгэмд угаасаа энэ бодлууд асар их байгаа. Энэ ерөөсөө нууц биш. Хүн болгон дотроо юу би ингэж амьдарч байгаагаар өвчгээс нас орчгонсон тэр цэма манай шиг нийгмийн эдийн засгийн дарамттай, за нийгмийн боловсролын жоохон дутагдaltaй, за тэгээд улс төрийн жоохон хүнд нөхцөл байдалтай, иймэрхүү стресстэй оронд бол амиа орлох бодол бол биднэрт одоо ямар ч насны хүнд, ямар ч мэрэгчлэлтэй хүнд, ямар ч нийгмийн статустай хүнд тохиолдох хамгийн боломжтой одоо бодол байдаг. Тэгэхээр ингээд аз жаргалтай амьдарч исэн ч, зовлонтой амьдарч исэн ч ер нь хүн ямар нэгэн байдлаар амьдралдаа олбор багтаа нэг удаа амиа орлох юмсан эсвэл нас орвол одоо би өхүүл яах вэ
гэд үхлийн талаар бол боддгоо. За гэхдээ энийг ингээд зөв талаас нь хараад зөв талаас нь тайллаа олчих юм бол энэ үхэл гэдэг бодол өөрөө биднэрт ямар одоо сүнслэг мэдлэгийг авчирд юм бэ гэдгийг бас гаргалгаа одоо гарц гаргалгаа байна. За жишээ нь би танд сууль та тий надад ярих сэдв байна, танд сонсох зав байна уу? За дээрэс нь би танд нэг удаа ингээд асуулт асууя. Юу гэхээр яг одоо надтай хамт байгаа энэ сэдвийг сонсож байгаа хүмүүсээс та хизээ нэгэн цагт үхлийн талаар бодож үзчихсэн үү? Үхэл гэж юу юм болоо гэж та одоо бодчихсэн үү тий? За ингээ бүгдөө нэг хариулт өгсөн баха. За би маш олон удаа бодож ирснээс гадна би бүр амиа хорлол ямар байдаг бол гэж ингэж бодож ирсэн гэл та итгэх үү? Юу вэ гэхээр би бол үхлийн талаар маш их боддог. За дээрэс нь өмнө нь 20-тойд 10-тойд 30-таад гэдэг нас насандаа үхлийн талаарх бодол маань өөрчлөгдсөөр, шинжлэгцээр үхлийг харах одоо үнцэг буюу одоо байр суурь маань өөрчлөгдсөөр байгаа. Өмнө нь ингээд өсвөр насндаа үхлийн талаар бодохоор айдаг, эмээдэг байсан. 20 наснда үхлийн талаар бодохоор үхэл бол одоо юу гэдэг шийтгэл юм байна. Хүний одоо ингээд шүүлт юм байна. Бурхны шүүлт юм байна гэдэг юм уу гэх мэтчлэн ингээд арай жоохон хүн дээр боддог байсан бол одоо яг энэ цаг мөчид би үхлийн талаар маш өөр бодолтой байдаг. Үхэл бол би өмнө нь өөр лайваар үхэл бол хуурмаг юм аа. Гаднаасаа ингээд өгч байгаа юм шиг байхгүй болж байгаа юм шиг харагдаж байгаа ч гэсэндээ сүнслэг аяллаа шинээр эхлүүлж байгаа, сүнслэг төрлөө шинээр авж байгаа хуурмаг зүйл байдгаа гэж хэлдэг. Энэ бол шашны хувьд бүх Байбл ч юм уу, судруудад ч юм уу, одоо буддын судруудад ч юм уу, муслим шашинд ч юм уу, бүх шашнуудад бол үхэл бол хуурмаг аа. Энэ бол цаашаа үргэлжилдэм аа. Бидний сүнслэг ухамсар цаашаа явдэм аа гэж тайлбарладаг аа. Гэхдээ энийг сүнслэг мэдрэмж нь аюул өндөр түвшинд хөгжсөн өөрийн гэсэн сүнслэг чадвартай хүмүүс сонсохоор үүний илүү ингээд дунд нь байгаа өгөх гээд байгаа зорилгыг нь ойлгодог бол сүнслэг ямар ч мэдлэггүй хүн сонсохороо одоо хитрхийг шашинлаг үзэлд орсон хүн сонсохороо би дахиад цааш үргэлжилж амьдрах юм байна гэд энэ төрлөө амиа орсон ч яах вэ эсвэл бөхсөн ч яах вэ гэж буруу бодох тохиолдол байдаг. За ингээд гэж байгаараа гэдэг шиг тийм хэрвээ та өсвөр насндаа явж байгаа бол та ингээд 25-аас доош насны хэн нэгэн бол та үхлийн талаар бодогдож байгаа бол та эхлээд ямар нэгэн хэцүү зүйл тулгарч байгаа үедээ шууд ингээд үхлийн талаар бодож айжсэл үйлдэл хийх гэж оролдохоос илүүтэйгээр амьдралын мөн чанар суралцах ухаарлыг олох хэрэгтэй. За энэ ухаарлыг олохын тулд бид нарт ямар нэгэн арга хэрэгтэй. Яаж энэ ухаарлыг олдсон бэ гэж ингэж өөрөөсөө асууж болно тийм. Бид нар өөрсдөөсөө хит хит асуултуудыг асуугаад тэр асуултанд хариулж чаддаг болсон байх ёстой гэх юм уу? Хариултанд хариулж чаддаг болсон байх ёстой. Жишээ нь хэд та хинд хайртай вэ? Таны амьдралын зорилго юу вэ? За мөн та яг юу хийх гэж, бүтээх гэж, юу үлдээх гэж энэ дэлхий дээр амьдарч байгаа юм бэ, тэ? Та хэн нэгэн тайртай юу, хэн нэгэн тань тайртай юу гэдэг энэ асуултуудыг хамгийн эхлээд өөрөөсөө асуугаад үхэл бол энэ амьдралын багшмаа гэдэг бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Юу вэ гэхээр угаасаа хүн болгон тохиолдол тодорхой болохоор бид нар ингээл энэс айгаал зүхтаад инкээс илүүтэйгээр амьдралын мөн чанар суралцаад эхлэхээр үхлийг үхэлтэй яаж харьцаж, яаж хүлээж авч яах вэ гэдгийг бол илүү ойлгож бодох боломжтой болдог. За тэгээд миний амьдралын зорилго юу юм бэ гэдэг асуултанд та яг одоо хариулж чадчихэв үү? Таны амьдралд одоо буюу ирээдүйн зорилго байна уу? За зарим хүмүүс би байртай болох, машинтай болох те хайртай хүмүүсээ халуун дулаан сайхан амьдруулах гэх мэт эсвэл би сургуулаа төгсөөд зорилготой гоё ингээ мэрэгчлээ ажиллах энэ төр гэх мэтчлээ өөр өөрийн богино буюу урт хугацааны зорилгод байгаа. За хэрвээ танд нэг юм сэжүр буюу зорилго байгаа та тэр зорилгынхаа үр дүн буюу үр шимийг нь илүү өөртөө ойлгох хэрэгтэй. Юу гэсэн үг вэ гэхээр за би энэ зорилгод биелүүлчихвэл надад ямар үр дүн гарахын тэндээс би өөрөө ямар сүнслэг мэдлэг чадвар сүнслэг дадал авах юм бэ гэдгээс хүн мэдчих хэвээр. Тэгэхээр зорилго нь нэг юм өнгөц хоосон те нэг зүгээр юм дутуу хөтөө тэгээд юм одоо суурн тийм гүн биш тохиолдолд хүн амьдралын зорилгогүй байх үед бол үхлийн талаарх бодлууд олоод орж ирэх магадлал маш өндөр байдаг. Яагаад гэвэл энэ статистик тоог харахаар нас орсон хүмүүсийн дийлэнх нь ажилгүй тэгээд өөрийн гэсэн амьдралын зорилгогүй амьдралын итгэхгүй хүмүүс байсан гэдэг одоо статистик мэдээлэл байгаа байхгүй юу. Тэгэхээр та хэд манаас уншиж үзээрэй. Тэгэхээр хүн зорилготой бол нэг юм ингээ бууж өгдгөө те за би цаашаа явах хэрэгтэй би ингэх хэрэгтэй гэдэг зорилгогүй хүмүүст чинь ямар ч нэг хүрэх зам байхгүй цаашаа явах төлөвлөгөө байхгүй учраас айгүйх ингээд тийм үхлийн талаарх бодлыг айгүй буруугаар ашиглах юм уу айгүй сэтгэл готрол байдлаар ашиглах гад байдаг. Гэтэл угаасаа хүмүүс бүхлийн талаар бодол орж ирдэг. Яагаад бол нийгэмдэр бид нарт ингээд угаасаа эргэн тойронд маань хайртай дотны хүмүүс маань нэг нэгээрээ нас ураад ингээд өвчлөөд ингээд явж байгааг бид нар харж байгаа. Бурхан багш буюу амьдралын зам ясны нэг ингээд бидний сурах юм нь хүн махан биеэр ингээд нас орж иж сүнслэг аялалдаа дахиад цаашаа илүү ингээд сүнслэг дадлаа өгжүүлээд сүнслэг туршлагаа өгжүүлээд илүү ухаажаад явах
явах хэрэгтэй байдаг учраас тэгтээ тэргүй бид нар өхөн тодорхой. Гэхдээ өөхөх хүртлээр юм сурах хэрэгтэй. Юу сурах вэ гэхээр амьдралын зорилготой байх хэрэгтэй. Зорилготой байвал та юу сурах уу, яаж сурах уу, яаж амьдралд ингээд илүү өөрөөр хандах уу гэдгийг ойлгодгоо. За дараа нь өхлийн талаар бодол орж ирэх үед та өөртөө яаж харцах хэрэгтэй вэ те? Та яаж харцах хэрэгтэй вэ гэхээр эхлээд би хин тайртай вэ? Хин надад тайртай вэ гэж бодох хэрэгтэй. Энэ үед ингээд өөрийнхөө хайртай дотны хүмүүстэйгээ сүнсний холбоогоор учирсан учирлынхаа холбоог илүү сайн ойлгоод таньж мэдээ түүнийгээ сонирхоод судлаад би яагаад энэ нөхрийг сонгосон юм бол би яагаад энэ их нэрийг сонгосон юм бол би яагаад юу сурах гэж явж байгаа бол гэдгийг ойлгоод ямар нэгэн сурах гэж байгаа зүйлийнхаа хариултыг олж байгаа тохиолдолд бол энэ хүм хайртай дотны хүмүүсээсээ болоод энэ амьдралдаа цаашаа итгэвтэйгээр амьдрах ёстой байна гэдгийг ойлгох нэг шалтгаан болж өгдөг. Хүмүүс ингээд хүн болж төрсөн байна гэдэг нь бидний амьдралын одоо 3 энерги байдаг. Раджас, Тамас, Сватистана гэдэг. Сватист одоо энерги гэдэг. Тамас энерги гэдэг нь идэх, унтах, залхуурах гэж жоохон доод энерги те. Энэ энерги дээр угаасаа хүн болгонд одоо залхуурах, гацах те. За идэж унтах, нэг юм хийхгүй байх, итгэхгүй байх тэр хэсгүүд тохиолддог. Гэхдээ энэ хэсгүүдээ бид нар ингээд раджас энерги рүү буюу итгэвтэй, зоригтой, хүчтэй энерги рүү шилжүүлэх ёстой. Тэгэхээр ингээд зоригтой, хүчтэй болоод өөрийнхөө амьдралд ингээд авахыг хүсэж байгаа зүйлүүдээ аваад ирэхээр хүн дараагийн шилжилт буюу сватист энерги буюу те нөгөө тэнгэрлэг энерги рүү шилжих ёстой. Тэр тэнгэрлэг энергийн шилжилт нь бол хүн нэгүсэх, уучлах, хайрлах буюу бусдад сайн сайхан зүйлийг түгээх, бусдад туслах гэх мэтчлэн амьдралын зорилго хүнд айгүй өөрчлөгддөг. Наснаар шалтгаалаад. Яг одоо таны амьдралын зорилго материаллык зүйл рүү илүү татагдсан, орлого ашгаа нэмэх, байр машинтай болох байсан бол энэгээр зүйлүүдийг биелүүлээд ирсний дараа хүн илүү гүн гүнзгий буюу нөгөө илүү сүнслэг чадвараа хөгжүүлэхтэй, бусдад туслах, бусдыг хайрлах, энерги гэх мэтчлэн чадварыг хөгжүүлэх тэр энерги рүү шилжих шаардлагатай болдог. Тэгэхээр амьдралын зорилго бол өөрчлөгдөх юм байна. Энэ зорилгоодыг тодорхой хугацаанд, тодорхой насанд таарсан зорилгод байж ах хэрэгтэй байна. За тийм учраас та зорилготой байх юм бол үхлийн талаар бодож ихсэн ч гэсэндээ жинхэнэ амьдралын үн цэнийг өөрөө ялгаж салгаж ойлгоно. За би ийм зорилготой доо. Жишээ нь хэд би за маш олон удаа ингээд өхвөл яах байсан бол хүчил одоо яах вэ гэл ингээд юунд хорогдож ийн өдрийгөө боддог. Гэхдээ хүн сэтгэл готролтой депресстэй байх үедээ бол хүн юунд ч хорогдохоо болчдөг. Өөр хүүхд зориг ажил юунд ч хорогддгоо. Энэ үе бол жоохон нөгөө нэг сорилттой шалгууртай үе. Гэхдээ энийгээ зөв давчих юм бол хүн бол амьдралын багш буюу өхөл гэдэг багш юм байна гэдгийг аягуусаа ойлгоод хэрвээ бид нар ухамсартайгаар амьдарч эхлэх юм бол яг нөгөө жам ясны үхэл гэдэг шиг те хідэн насандаа хувь тавилан танд хідэн насыг өгсөн хизээ ямар одоо өвчлөл байд юм уу ямар одоо тохиолдлоор насрах хэвтэй яг тэр жам ясаар л насарна. Гэтэл танд гинтийн аваар осол тохиолдоод гинтийн халдлага дуртууд гинтийн юм өөрийгөө гимтээх бэртээх бодлоо төржин гэдэг нь та сүнслэг зорилгоо олоогүй байна гэсэн үг. Та амьдралын зорилгоо олоогүй, танд хин хайртайг мэдэхгүй, та өөрөө хин хайртайгаа ойлгож чадахгүй байна гэсэн үг. Түүний дараагийн асуулт бол би юу бүтээх гэж турсан бэ? Тэ? Би энэ дэлхий дээр юу үлдээх гэж турсан бэ гэдэг асуултаагаа энэ бол та юу бүтээх гэж, юу үлдээх гэж төрснөө ойлгочих юм бол тэр үлдээх гэж, бүтээх гэж байгаа зүйлийнхаа араас хүн ингээд хөөцөлдөөд явдаг. Тэрнийхээ араас явхаар хүн чинь зоригтой тэмүүлэлтэй байхаар эрчим энергиуд өсдөг, үндсэн долоо өрдөөд итгэвчдэг. Үндсэн долоо өрдөөд итгэвчээд хүн энерги итгэвчлэлтэй байх үед ажил амьдрал дээшилдэг. Ажил амьдрал дээшлээд энерги өндөртэй байгаа хүний амьдралын тойрог аавраагаар үзэхэр хүртэл харагддаг. Амьдралын тойрог томордог. Амьдралын тойрог томорж ийн гэдэг нь хүн савнаасаа гарч ийн, амьдралын одоо харах өнцгөө өөрчилж ийн, амьдралын энэ өөрт заяагцсан хувь тавилангаа өөрөө удирдах сурж байгаа тэр төвшин рүү орж байгаа гэсэн үг. Гэтэл бид нар жоохон ингээ гутран хүлээж аваад өхлийн талаар бодол орж ирэхээр айгаал эсвэл өөрийгөө ингээл нэг юм хаягдсан юм шиг мэдрэмж аваад жоохон сэтгэл готролд орж бодож ийн гэдэг бол та түрүүний амьдралын зорилгоо олоогүй, хинт хайртай хинээр хайрлуулахаа мэдэхгүй, за мөн юу хийж бүтээхээ ойлгоогүй байгаа хөвчлэн байгаагаас болдог. Тэгэхээр нөгөө нийгмийн статистик тоон дээр ажилгүй, мэрэгжилгүй байсан, мөнгөгүй байсан хүмүүсийн хөвчлэн нас одоо амиа орлоод байгаа. Өсвөр насны хүүхдүүдийн хувьд л одоо нөгөө амьдралын утга учирыг амталж үзээгүй учраас амьдралд оронгууд нийгмээс, сургуулаас, багшаас, эргэн тойрны найзуудаас авж байгаа тэр дарамт өөрт нь айгүй их
одоо дарамт юм шиг санагдаад цаашаа үргэлжлүүлэхгүй тэгээд гой зөвлөж зааж чиглүүлэх мэдээлэл өөрөө бас маш хомс байна. Хүний амьдралын зорилгыг олох одоо л юм сүнслэг мэдээлэл гээл хүмүүс ингээд сүнслэг багш нар ингээд сүнслэг хугатхуунууд өгөөд байгаа болохоос биш саяхан 10 жилийн өмнө ерөөсөө хүнд яагаад амьдрах ёстой, яах гэж амьдрах ёстой хинч тайлбарлалтгүй л байсан. Тэгэхээр хүмүүс нөгөө тэртлийн нөгөө амьдралын тэнцвэрийг мэдэхгүй амьдралын зам ёсны амьдралын дээр зорилгыг мэдэхгүй учраас энэ үхэл гэдэг зүйлийг арай өөрөөр хүлээж авдаг, айдаг, эмээдэг, ингээд сандардаг, тэгдэг байсан. Айж хүлээж авах зүйл биш, баярлаж хүлээж авах зүйл биш, зам ёсны буюу сүнсний одоо өгөгдлөөрөө цаашаа дамжаад явж байгаа сансараа тойрог буюу дахин бид нарт тавтагж байгаа үйлдэл байгаа. Үнийг гэхдээ захиалж болтгоо. Юу гэхээр захиалах буюу би тэдэн насандаа эсвэл би нэг хурд наслахгүй байхаа, би ингэх байхаа, тэгэх байхаа ч гэдэг юм уу те. Ингэж болдоггүй. Хүлийг бол зам ясныхан дагуу надад ирээсэ гэдгийг бүх хүмүүс одоо бодоод ухамсарлаж явах хэрэгтэй байдаг. Мөн нөгөө тэгүр өөрийгөө одоо эвгүтгэж байд юм уу те. Өөрийгөө зовоож өөрийгөө одоо тэгж хохироож болдоггүй. Яагаад гэвэл таны дотоод сүнс чинь таныг одоо хүний төрүүлэх гэж маш олон үйлдэлүүдийг хийж яхад та өөрөө нэг жоохон ингээд готрлаас болоод жоохон амьдралын бэрхшээлээс болоод үхлийн талаар бодоод тэгээд цаашаа тэрийг үйлдэл болгоно гэдэг бол сүнсний одоо харилцааны хувьд таны ингээд ухамсарын нарчлал буюу сүнс чинь тантай холбогдохоо болчдөг. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр та дараа төрөлдөө хүн биш өөр одоо амтан ч юм уу өөр юм болж төрөөд одоо өөрийгөө зовоох энерги өөрөө үүсгдэг гэсэн үг ээ. Тэгэхээр хэдүүлээ энэ үхлийн талаар одоо айгүй тийм зөв бодож, зөв харж те энэ сэтгэл готрол гэдэг гаднаасаа харагддгүү дотоод эмгэгтэйгээ маш зөв одоо тулгарч нүүр тулж за мөн гэр бүлийн болон сургуулийн дарамт ажилгүйдлийн нийгмийн энэ сэтгэл зүйн асуудлуудад өөрийгөө хохирох байдлаар харьцахгүй байна тий. Нийгэм гэр бүл ингээ үнэхээр хэцүү харилцаатай байж болно. Нийгэмд маш олон тийм хэцүү харилцаатай гэр бүлүүд байгаа. Гэхдээ энээс олж та хохирох ёсгүй. Эсвэргээрээ та өөрийгөө хамгаалж болно. Өөрийгөө орчноос сольж болно. Амьдрал бол нөгөө аз жаргал гэдэг бол тохиолдол биш, аз жаргал гэдэг бол сонголтоо гэдэг шиг тий. Та өөрөө сонголтоо өөрчилчгөөр таны амьдралд дэмжлэгүүд орж ирнэ. Тэр дэмжлэгүүдийг ашиглачаар зорилгууд гарч ирнэ. Зорилгууд буюу тойргоо өөрчилчгөөр танд хайртай шинэ хүмүүс дахиад учрна. Амьдрал учрлаар дүүрэн амьдрал одоо тий энэ дэлхийн ертөнцөд дандаа л таныг дэмжиж хайрласаар ирж байгаа. Тэгэхээр ингээд намайг тэр хайргүй, надад тэр хайргүй, намайг тэр ингэж одоо юу гэдэг гадуурхдаг ч гэдэг юм иймэрхүү бодлуудаас болоод бодож байгаа бол дахиад танд хайртай, таныг хайрлах хайртай тойрог байдаг гэдгийг бол төгсөр насны хүмүүс маш сайн ойлгох хэрэгтэй. Тийм учраас хэрвээ тгээ ойлгочих юм бол нөгөө нэг 3 асуултанд айгүй гой хариулна штэ. Би ийм зорилготой, би ийм хүсэлтэй, би ийм бүтээх гэж ирсэн учраас би цаашаа орших ёстой, би жинхнээс амьдрах ёстой, амьдралын зам ёсны дагуу одоо нас баралтыг би хүлээж авна. Гинтийн буюу ямар нэгэн одоо халдлах ч юм уу тийм юмыг бол би хүлээж авахгүй, миний амьдрал дахиж эзэн шүү дээ юм бол тохиолдохгүй би өөрийгөө хамгаална гэдэг иймэрхүү одоо бодлуудтай байх нь зөв. Ер нь явж хүн өөрийгөө л нөгөө нэг айгүй хэцүү байдалд оруулдаг. Өөрөөсөө болоод амьдралдаа үзэж байгаа бэрхшээлүүдээс шалтгаалаад өөрийгөө эвгүүтгэж өөрийгөө зовоодог. Үнэн дээр энэ байдлыг та өөрөө ийм нөхцөл байдалд хүргэсэн хүн та учраас та өөрөө бас тэр нөхцөл байдлыг сайжруулах хүн нь бас та. Тэгэхээр та өөрөө ингээд айгүй гоё өөрийнхөө бодлыг өөрчлөө, сүнслэг аяллаа өргөжлүүлээд, амьдралаа өөрчлөөд илүү ингээд гүн гүнзгий тайтгарлыг мэдрээд те өөртөөгөө сүнслэг холбоо үүсгээд өөрийнхөө арга замыг өөртөө зураад чадахгүй үедээ бусдаас дэмжлэг аваад чадж байгаа үедээ өөрийгөө удирдах явах юм бол та энэ одоо юм стресс, депресс болгож болоод өхлийг бодохгүй. Эсвэргээрээ өхөл гэдэг бол цаашаа үргэлжилдэг учраас сүнсний аяллаа тухайд бол нэг аяллаа үзээд дараагийн аялал руугаа орж байгаа одоо шилжилт байдаг, шилжилт гэж үздэг. Гэтэл махан биений хувьд бол төгсгөл байдаг. Тархин биений хувьд бол дахиад сэргэж болох одоо дараагийн шилжсэн сүнсэн биед тарих мэдлэг бол тэр хүний сүнсний хичээл зүтгэлээр мэдлэг орж ирдэг, өөрөө ургадаг зүйл учраас сүнсэн биений хувьд, махан биений хувьд бол төгсгөл байдаг. За тэгээд ийм одоо хүмүүсийн энэ гүн гүнзгий энэ амьдралын мөн чанарын талаар гүн гүнзгий ойлгож амжаагүй бодлуудаас үүдэлтэй үхлийн талаар буруу таних, үхлийг буруу ойлгосноо үүдэлтэйгээс болоод одоо ийм
бидний нийгэмд бидний иргэн тойронд үхэл гэдэг зүйл илүү их тохиолдоод байгаа. Гэтэл зөв тойлогдоод зөв ойлгох юм бол үхэл бол шилжилт байдаг. Айх зүйл бол байхгүй. Та амьдралынхаа зам ёсноор одоо үхэхтэй насрах юм бол энэ бол айх зүйл биш. Эсэргээрээ бүр бэлдэх зүйл. Эсэргээрээ та сэтгэл готрлаас ямар нэгэн өөрчлөлтөөс, ямар нэгэн гадны болон дотоод өөрчлөлтөөс өөртөө ийм бодлуудыг аваад байгаа бол хоёлаа байж байгаарэ гэдэг шиг одоо жоохон байж байгаарэ, одоо жоохон амьдралын мөн чанар суралцах цаг болсон шүү гэдэг сүнслэг дохио байдаг. Үхлийн талаар бодогдож байгаа хүмүүс сүнсний сэрэлт явагдах нь маш олон. Юу вэ гэхээр тэр хүн сүнсний сэрэлт гэдэг чинь амьдралын өөрчлөлт тахгүй юу? Амьдралыг өөрөөр харах амьдралын мөн чанарт өөрөөр суралцах дохио. Тэгэхээр хүнд ингээ үхлийн талаар байн орж ирээд байна гэдэг нь та амьдралаа өөр шат руу шилжүүлэх, амьдралаа өөр одоо хэм маягтай болгох цаг болсон л гэсэн үг. Тэрийг ингээд буруу тайлаад яана би одоо амар сэтгэл готалтай байгаа маань өдөр болго ингээд үхийгээ бодоод байгаа маань гэдэг ингээд буруу тайлчих юм бол буруу тайлтаас буруу үр дүн, буруу онцлогооноос буруу үр дүн гарч ирдэг. Тийм учраас эсэргээрээ зөв тайлаад би амьдралын мөн чанарт илүү суралцах хэрэгтэй байна, зорилгоо олох хэрэгтэй байна, өөрийгөө илүү хөгжүүлэх хэрэгтэй байна, үхлийн талаар ойлголтоо нэмэх хэрэгтэй байна гэх мэтчлэн шинээр амьдралдаа өөрийгөө шинэ хүн болгох тал дээрх тэр алхмуудаа хийхээр нөхцөл байдал өөрчлөгдөд, танд үхлийн талаар бодох бодлоод өөрчлөгдөд, үхэл биш хуучнаа хайж явуулаад шинэ амьдралыг тосож явах тийм үе шат болдог гэх юм уу. Ер нь бүх насныхаа ингээд тараа насарсан статистик тоон амиа орлож байгаа хүмүүсийн статистик тооноос харсан чинь ихэвчлэн эрэгтэй хүмүүс эрэгтэй хүмүүс байгаа байхгүй юу? Ийм хүмүүс ихэвчлэн одоо ингээд амиа игүүт гэх тэр үйлдэлийг одоо сүүлийн үед манай Монгол оронд маань бодит статистик ярьж шүү дээ. Болоод байгаа юм байна. Яад гэвэл эдгээр хүмүүс маань эрэгтэй хүмүүс маань ер нь сүнслэг дадлага мэддэггүй. Сүнсний ингээд жоохон ойлголт ингээд зүүн сон мэдрэмж нь эмэгтэй хүмүүсийнхаас муу байдаг учраас амьдралын мөн чанар яг ингээд эдийн засаг байдлаас нь материалын байдлаас нь яг өөртөө тохиолж байгаа бодит байдлаас нь хүлээгээд авчдаг. Энэ миний сүнсний аялал шүү Энэ миний сүнсний сайжралт шүү. Энэ амьдрал тохиолж байгаа энэ хамгийн хэцүү зүйл маань намайг сайжруулах гэж, миний амьдралын маягийг өөрчлөх гэж надад ирж байгаа зүйлс үү гэдгийг бодох бодол нь айгүй цөөхөн бага байдаг гэх юм уу. Ингээд харьцуулж үзвэл эрэгтэй эмэгтэй хоёрыг нэг харьцуулж үзвэл эрэгтэйх нь жоохон бага, эмэгтэйх нь бол эмэгтэй хүмүүс илүү сүнслэг учраас арай нэг 70 дэмийг мэдрээд байдаг, гүн мэдрээд байдаг. Тэгэхээр нөө эрэгтэй хүмүүс маань илүү тохиолдоод байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр нийгмээрээ бид нар одоо үхлийн талаар зөв ойлголттой болоод буюу нийгмээрээ амьдралын зорилгоо хаах, юу бүтээх гэж ирснээ мэдэх. Мөн иргэн тойронд байгаа хайртай дотны хүмүүсээ хайрлж сурах, өөрөө бусдыг хайрлж сурах ийм сүнслэг ухаан, ийм сүнслэг мэдлэгт суралцах цаг үжээ болцсон гэсэн. Үжээ болцсон. Хүмүүс суралцаад явж байгаа, баг багаар өөрчлөгдөж байгаа. Энэ бол маш одоо баярлууштай буюу ахис твшилтэй мэдээлэл. Өөрчлөгдөх цаг нь ирсэн, өөрчлөлтийн энерги 900 гэдэг нь үнэн. Гэхдээ хитрхи тэр бодолтой автаал үйлдэл хийхгүй ингээл автаал сониучрахалгаал нэг дурлаад байгаа юм шиг болоод ирэх тусмаа энэ бодол гэдэг зүйл чинь өөрөө бодит зүйл учраас бодит болох тэр зам руу таныг хөтлж яадаг. Тэгэхээр тийм их үхлийн талаар цаг гаргах чирэггүй бүр ямар ч нэг ч удаа бодохгүй байх ч хэцүү. Ямар нэгэн бодол гэдэг бол сайн болов муу үр дагаврыг хоёулангийн давхар агуулж яадаг. Үхлийн талаар бодох сайн үр дагавар нь гэхээр хүн ингээд үхлийн талаар бодоод ирэхээр түрүүний амьдралын зорилго нь юу вэ? Би үхэл яах вэ гэж бодохороо давуу тал нь юу байдаг вэ гэхээр нэг юу яж эхэлдэг амьдралаа үн цэнтэй гэдгээ жоохон мэдэрч эхэлдэг гэх юм уу? Жоохон ингээд хорогдож эхэлдэг би ингээд үн цэнтэй, би үн тэгмээрээсэн, би тэр хүнтэй хамт баймаар байна гэх мэтчлэн өөрөө таны амьдралд юу үнцэнтэй вэ гэдгийг илүү ойлгож эхэлдэг үхлийн талаар бодох бодол. Нөгөө тэгүр хитрхи удаан бодоод, хитрхи гутарсан байх болгондоо бодоод ингээд зовцсон байх болгондоо бодоод ахаар энэ дарамт буюу стресс болж эхэлдэг. Юу вэ гэхээр хүн илүү амархан юм шиг, амьдрах нь илүү хэцүү юм шиг болж эхэлж байгаа нь чиглэл нь өөрчлөгдөж чинь гэсэн үг. Сүнснээс ирж байгаа дохоог та өөрөө буруу тайлчих чинь гэсэн үг. Сүнс бол өөрөө яагаад танд ийм үхлийн талаар бодлыг төрүүлдэг вэ гэхээр уг нь амьдралыг чи сайжруулах гад амьдралын чинь хэм маягийг өөрчлөх гээд таны ухамсарыг илүү өөр агсан төвшөнд авчрах цаг нь болоод дохоо нэрээд тохиолдол нь бүрдээд нөхцлүүд нь үүсээд тэгээд танд энэ бодлыг төрүүлсэн чинь та өөрөө буруу тайлаад би үхэх юм байна гэж бодчих юм бол энэ нөгөө нэг буруу төгсгөл болчдгоо. Хэрвээ энийг ингээд сүнслэг төвшөнд нэрээ надад энэ орж ирж байгаа бодол, үхлийн талаар орж ирж байгаа бодол болгон миний амьдралын шалтгаануудыг яагаад амьдарч байгаа шалтгааныг танихад тусалж जैन те. Мөн бид нар шалтгаантай ч байсан, шалтгаангүй ч байсан хүн болоод төрсэн байна гэдэг бол ямар нэгэн байдлаар бид нар зориг
байгаа ямар нэгэн байдлаар бид нар ямар нэгэн бүтээх гэж ирсэн, хэн нэгэн нөлөөлөх гэж ирсэн гэх мэтчлэн сүнслэг тайлбарлуудаа олоод сүнслэг тайлбаруудаа өөртөө тавиад ирэхээрээ хүмүүс ингээд тэр үхлийн талаар бодох бодлыг айцгүйгээр бас ухаарл байдлаар сүнсний сэрэлт байдлаар хүлээж авах боломжтой байдаг. Та асууж үзээрэй. Сүнсний сэрэлт явагдаж байгаа амьдралынхаа хэм маягийг өөрчилж байгаа шин нэмрээ өөрийгөө дадуулж байгаа бүх хүмүүс үхлийн талаар бодол орж ирсэн байгаа. Яагаад вэ гэвэл мөн даашаа би юу гэсэн үг гэхээр би ч гэсэндээ энэ бяцлаглалын замыг сонгоод энергийг судлаад бусдад туслах ёстой байна гэж бодохынхоо яг өмнөх циклд нь маш их өөххийн санаж боддог байсан байхгүй юу. Баран ингээд амьдрал ямар хэцүү юм бэ те. Би өөрөө өмнөх лайвуудаар л ярьж лээсэн л та. Зүгээр ярьжсэн учраас зүгээр нэг цогц дурдчих. Юу гэсэн үг гэхээр амьдрах надад дэндүү хэцүү санагдаад бүх ингээд ажилд орсон ч хэцүү те. Нэх гоё ингээд амар гоё юм бодол ажилд ороод цалин авчих юм бол амьдрал минь гоё болох байх гэж бодоод ажилд ороод ажилласан чинь ажлын юу гэдэг лээ хамт олонны уур амьсгал, хамт олонны дарамт, ажлын ачаалал, тэгээ цалин бага байдал ч гэдэг юм уу те. Амар ингээл хэцүү. Тэгэл за тэгвэл гэр бүлтэй болол амьдрал гоё ах гэлтгсэн чинь гэр бүлтэй болсон чинь ойлголцол, эвцэл, биегээ гээл те зөндөө асуудал. За тэгвэл ингэчүүл гоё болох гэл зөндөө олон юм туршиж үзсэн чинь дандаа л сүрэг юмнууд хөвчлэн өгөөд аим шиг тухайн үе хав бодогдчихсан. Тийм учраас ёо за ингэсээс өөр төгссөн дээр юм шүү. Бараг тэр нь амархан юм шүү гэж боддог байсан. Тэгээд энэ бодол орж ирсний ачаар өөхөөсөн гэж бодсныхаа ачаар юу болж мэдсэн бэ гэхээр би амьдралын мөн чанар буюу яг яагаад төрснөө жоох мэдмээр санагцсан байхгүй. Тэгвэл би ингээд өччих байсан юм бол төрөх хэрэггүй байсан юм шүү те. Тэгээд төрөхгүй байсан бол бараг болох юм шүү. Хэрэв би ч гэсэн ингээд би ингэж бодож байгаа юм чи босод ер нь ингээ галактик дэлхийн энэ гэд байхсгүй юм шүү те. Бүх хүмүүс ингээл яг гэж төрд юм бол ямар ч утгагүй юм шүү гэж бодож ирснийхаа бодоод дөнгөд би яах гэж төрснө олох нь чухал юм байна. Яах гэж төрснө ядаж мэдчихээд үхий гээд те. Хүн чинь нэг юм үхлийн бодол орж ирэхээр бас айгүй тийм юу штэ. Мэдээж ингээ айц дагуулдаг учраас бүр ингээ жоохон өхгүй байх тэр амьдралд хорогдох тэр өнцгүүдээ хайж эхэлдэг те. Энэ нь өөрөө сүнсний сэрэлт, энэ нь өөрөө таны амьдралыг өөрчлөх, хэм маягийг өөрчлөх үйлдэл болж өгдөг. За ингээд хайсныхаа дараа бясалгал хийж үзээд өөрийнхөө сүнсэн биетэй уулзаж, учирч, ярилцаж, уйлж, дөөлж өчнөл юм болно. За ингэж үзээд амьдралын тойргоо өөрчилж үзээд, ажлаа өөрчилж үзээд олон өөрчлөлтүүдийг хийсний дараа одоо байгаа өнцгөөс харахад юу баярлууштай нэхэр энэ бол миний сүнсний сэрэлтээс юм байна. Энэ бол миний амьдралаа сайжруулах нэг юм чиглэл байсан юм байна. Би энэний ачаар өөрийнхөө дотгошоогоо илүү чиглэж чадлаа. Дотгошоогоо чиглэж чадсанаас шалтгаалаад би одоо эсрэгээрээ өөртөө туслах биш өрөөлд туслах те бусдад туслах тэр аяллаа эхлүүллээ гэж одоо ингэж баярлаж талархаж хүлээж авдаг гэх юм уу. За тийм болохоор хэдүүлээ ер нь бол ингээд юм гэр бүл эргэн тойронд байгаа хүмүүсээ хайрлах, тэнцвэр балансаа хадгалах те дээрэс нь өөрийн стресстэй, депресстэй байна гэж үзвэл бас тусалж чадах хүнээс тусламж авах үгүй бол өөртөө туслах гэх мэтлэн үйлдэлүүдийг хийх хэрэгтэй. Ингээ илүү ухамсартай амьдраад, зоригтой амьдраад, бүтээлч амьдраад байгаа хүмүүс бол амьдрал бол урилга байдаг. Танд ингээд нэг урилга өгөөд нэг гоё партент ч юм уу нэг гоё үдшилэг те нэг гоё үйл явдалд ингээ хин нэгэн танд урилга өглөө гэж бодъё. Миний зэрэрээ айгүй гоё одоо маш гоё үйл явдал болж байгаа шүү гэд те. Та тэр урилгыг ингээд ямар ч үнгүй ингээд аваад тэр газар гоё газар ингээ очисон чинь маш гоё зүйл олж хараад гоё хоол идээд гоё ингээд хүмүүстэй уулзаад ингээд тэгэхээр хүн баярлна шүү те. Ямар гоё газар ирчвэ гэдэг шиг хэрвээ та ингээд амьдралаа илүү ухамсартайгаар ойлгож эхлэх юм бол бид нарын энэ дэлхийд дээр хүн болж төрсөн бол урилга байхгүй те. Та ингээд уйлж үзээч, дурлаж үзээч, хаягдаж үзээч, тэг ингээд хөгжиж үзээч, боловсрч үзээч гэдэг айгүй олон юмыг танд харуулах гад дэлхий буюу галактик зам ёс танд урилга өгсөн. Та тэр урилгыг аваад үшээ хүн болоод төрцөн. Та хүн болоод төрцөн. Тэгээ нөө юмаа ингээд зүгээр хараа явж байгаа байхгүй юу? Ийм байд юм байна гэд тэгсэн чинь юмаа харж дуусаагүй ээжэж, үзэж дуусаагүй ээжэж шууд шийдэр гаргаад за би энэ үйлчлэгээс гарлаа. Энэ айгу муухай үйлчлэг байна гэж бодоод байгаа хүнтэй адилхан гэсэн үг байхгүй юу? Эсвэргээрээ та тэр үйлчлэгийг төгсдөл нь дуустал нь явсан чинь суглаатай тий сюрпризтэй одоо юутай ч үгүй тий ийм нэг гоё баялаг юутай одоо үйлчлэг бай гэж бодъё л та. Зүгээр жишээ аваад ярьж байгаа. Яг тэрнтэй ингээ адилхан байдаг. Тэгэхээр хэдүүлээ ингээд үхлийн талаар бодол орж ирж байгаа гэдэг нь давуу тал нь бол бидний сүнсний сэрэлт юм байна. За мөн дээрэс нь ийм бодол орж ирснийхаа ачаар эргэн тойронд байгаа үн цэнтэй үн цэнгүй юм шиг санагдчихсан зүйлүүдээ үн цэнтэйг бид нар ойлгодог байхгүй юу? Миний гэр бүл үн цэнтэй юм байна.
миний амьдрал үнцэнтэй байна, миний ажил үнцэнтэй байна, би өөрөө үнцэнтэй байна гэх мэтчлэн өмнө нөгөө өхлийн талаар боддгоо байхдаа бол юу ч ингээд нэг үнцэнгүй юм шиг санагдчих тохиолдлууд гардаг. Гэхдээ хүн өлсөж үзэх, өвдөж үзэх, өхлийн талаар бодож үзэх нь өөрөө сүнсний маш том ухаалал. Энэ гурван зүйл өөрөө таны ухамсарыг, майндыг, амьдралыг буюу дэлхийн ертөнцийг харах үзлийг өөрөө өөрчилдөг. Энийг сайнаар харах хэрэгтэй. Танд энэ бодлууд орж ирснээрээ та өөрөө майнда, энерги, амьдралаа өөрчилж та сүнсний сэрэлт тань тохиолдож амьдралын маягаа өөрчилнө. За амьдралын хэм маягаа өөрчлөхөөр таны амьдрал төгсгмөр санагдчихсэн амьдрал чинь бүр ихлүүлмээр санагдана тий. Оо ямар гоё юм бэ? Би амьдралтаа юм хийж бүтээ, ном бичээ, кино бичээч гэдэг юм уу те ингээд бүр нөө дуусгамаар байсан юм чинь ихлүүлмээр санагдаад энэ бол та жинхэнэ мөн чанартайгаа анх удаа танилцж байгаа буюу өөрийнхөө мөнхийн байх чадвартай энергитэй холбогдож байгаа гэсэн үг. Юу вэ гэхээр та ингээд энергийн хувьд бол мөнх штэ. Та маш олон удаа төрөлтийг аваад аялал хийгээд суралцаа явж байгаа. Таныг төгсгөл бол гэгэрх буюу эрг энерги болох. Таны эхлэл бол тэр хүртлээ махан биеийн шилжиж ороод үлсэж, өвдөж, зовж, одоо тий амжилт бүтээл гаргаж, унаж, тусаж үзэх гэж байгаа. Тэрийг үзээд бүх юм ийм байдаг гэж ингээл ойлгох гэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр мөн чанараа илүү таньж байгаа тэр дохойн ерөөсөө энэ өхлийн талаарх бодлууд байдаг. За буруу тайлчвал аюултай юм байдгийн байна. Зөв тайлчвал амьдралын бас зөв бодож явах хэвээр бодлууд энэ л нэг юм байна. Амьдралд ингээл гой бодлууд байдаг шүү дээ. Ирээдүгээ бодох бодол, төлөвлөгөө гих мэтчин зүйлүүд ингээд бидрийг сайжруулдаг, бидрийг итгэвчүүлдэг бодлууд байгаа. Тэгэхээр өхөлч гэсэн өөрөө бас бид өхлийн талаар бодолч гэсэн бидрийг итгэвчүүлдэг байхгүй юу? Юу гэсэн үг вэ гэхээр дахиад нэг юм хийгээ бүтээчмэр ч юм шиг те. Дахиад нэг юм ингээд нэг мөлдсөн ч юм шиг, нэг хайртай хүмүүндээ нэг зарим үгийг хэлж амжаагүй ч юм шиг, зарим мэдрэмжийг өгж амжаагүй ч юм шиг гих мэт ингээд бодлууд орж ирж байгаа нь та өөрөө махбодын төгсгөл бол таны сүнслэг энергийн төгсгөл биш гэдгийг ойлгоод амьдралын мөн чанарт зоригтой ирснээ ойлгоод амьдралын зам ёс гэдэг талаас нь илүү харж ин гэдэг нь таны майнд, ухамсар, таны ер нь ингээд левел агчин гэсэн үг. Эсвэргээрээ левел доошлоод байхаар хүн үхлийг бодохоор гутраад, айгаад, за тэгээд бүр стресст ороод тэгснээ өөрөө үх талаар бодож байгаагаасаа болоод өөрөө ингээд юу яадаг? Гунайд гутарчдаг. Гэтэл бүр сэтгэл зүйн юм тест байдаг. Юу вэ гэхээр бясалгалч гэж хэлж болно. Ийм бясалгалч байдаг. Юу вэ гэхээр өөрийгөө өгч байгаагаар төсөөлөх. Та яг одоо өөрийгөө ингээд оршуулган дээр очсон байгаагаар төсөөлнө. Эргэн тойрноо харна. Хин ирсэн байна, хин уйлж гин, хин инээж гин, тэ холоос хин ирсэн байна, ойроос хин ирсэн байна гэдэг ингээд өөрийнхөө ингээд оршуулган дээр очсон байгаагаар төсөөлүүлж бодож бясалгуулж гин гэсэн үг байхгүй юу? Яагаад ингэж байгаа юм гэхээр хүн үн цэнийг дахиад мэдрүүлэх гээд байгаа. Нөгөө эргэн тойрны хайртай хүмүүс нь харамсаж байгааг хараад, хорогдож байгааг хараад, хамтдаа байхыг хүсэж байгаа хүслийг нь ингээд хүн төсөөлийн биеэрээ дамжуулан харж чадсанараа би бүтээх юм байгаа юм байна. Би амьдрах хэрэгтэй юм байна. Надад зориг хэрэгтэй байна. Би энэ хүмүүст хэрэгтэй юм байна гэдгээ олж хараад илүү амьдралдаа шин эхлэлийг эхлүүлээд шинээр өөртөө харьцаад шинээр өөрийгөө боловсруулж явах боломж гардаг. Тэгэхээр ер нь бясалгалч ийм бясалгалын аргач байгаа, мөн ийм сэтгэл зүйн аргач байгаа аль нь байдаг. Тэгэхээр хэдүүлээ бас тэр талаас нь бодож үзвэл бас тий одоо та хэрвээ угаасаа ер нь хүмүүсээс бол бүх хүмүүс л бодож үзсэн байдаг даа. Өхлийн талаар бодож үзэж байгаагүй хүн байвал баг байна уу гэж асуувал баг тэр нь баг цөөхөн бах тий бодож үзчихсэн хүн байна уу гэхээр ч угаасаа баг бүгд л бодож үзсэн л дээ. Би ч гэсэн бодож үзэх нь битгий хэл баг үйлдэл болох уу гэд бодчихсон. Гэтэ тэр бол яг л тэр сүнсний сэрэлтийн жил байсан. Яг тэр үйлдэл яг тэр ингээд үйлдэлийг хиймээр санагдах үед гинт би нэг юм дутуу мэдсэн юм шиг санагдаад, нэг юм дутуу ойлгоцсон юм шиг санагдаад, дутуу ойлгоод байгаа болохоор ингэж байгаа ах гэж бодсныхаа ачаар цаашаа жоохон ингэж амьдралын мөн чанар суралцаад нэгэнт өхөө хөрвөл хүн хизээч өгч болох юм чинь юу яачээ. Жоохон юм уншиж чаад гэдэг шиг те юм уншиж чаад өхөө гэдэг шиг юм уншаа судлаад амьдралын мөн чанар бодол сэтгүүгээ өөрчлөөдсэн чинь илүү дурлаад, илүү гоё ингэж татагдаад тий амьдралын зорилгоо олоод гэдэг шиг ингээд сайн зүйлүүд ингээд болдог. Тэгэхээр үнэн штэ. Энэ нууц биш штэ. Бүх хүмүүс боддог штэ. Залуунч тэр хөгшнөнч тэр амжилттай карьертай явж байгаа харагдаж байгаа нь ч тэр амжилтгүй карьергүй явж байгаа нь ч тэр бид нар тугаасаа хүсөөсөг энэ бодлоод орж ирдэг. Хинээс ч битгий энэ бодлыг хизээш битгий энэ талаар ярихаасаа хизээш битгий имээ. Энэ бол ярьж явах хэвээр таньж явах хэвээр мэдэрч явах хэвээр бодлууд болохоос үйлдэл болгох бодол биш ээ. Та
та бол бурхан биш. Танд урилга өгөөд энэ дэлхий дээр арай ч юм ирснэ өөрийнхөө сэтгэл готрол ч юм уу амьдралын мөн чанарыг олигтой ойлгож чадаагүйгээсээ болоод үйлдэл хийнэ гэдэг бол та хөгжөөгүй байна, дэвшээгүй байна, дахиж оролдоогүй байна гэсэн үг. За болий. Өсвөр насны хүүхдүүдийн хувьд амьдралын мөн чанарыг өөрийгөө олоогүй байдаг учраас тийм шийдвэр гаргахад илүү хурдан байдаг. Дээрээс нь хорогдох буюу зүйл гэр бүл үр хүүхэд гэдэг зүйл бас байдаггүй учраас одоо тэр зүйл байж амжаагүй байгаа тэр насн дээр явж байгаа болохоор бас илүү насан турш хүмүүсийг бодвол илүү хурдан юм үйлдэлүүдийг гаргах гэдэг тохиолдол гарч байгаа. За тэгвэл байжаа да гэдэг шиг те. Дахиад юм хийгээд бүтээгээд хаарлаад дурлаад амьдралын маш олон гой мэдрэмжүүд байгаа. Энэ мэдрэмжүүдээ мэдрэх зорилгыг гаргаж ирээд бүтээл буюу майнд ухамсарыг өөртөө суулгаад энэнийхээ араас үйлдэл хийх юм бол энэ амьдрал гэдэг бэлэг байдаг. Дэлхий гэдэг бол биднэрт хамгийн гой тансаг буудалд чи өөрийгөө байрлаж гин гэж ойлгоо. Хүссэн үед нь хүн хоолыг оруулж ирдэг те. Хүссэн үед нь нэг ингээд одоо тэр буудлын үйлчлэгээний ажилдаа орж ирээд таны цааны одоо цагаан хэрэглийг сольж өгдөг шиг амьдрал гэдэг бол идэж уух юм нь үнэгүй бидэрт маш олон юм өгсөн. Агаар нь үнэгүй, ус нь үнэгүй, энергийг цэвэрлэдэг байгаль, мод, чулуу, нар, салхин бүгдөө үнэгүй. Зөвхөн таныг жоохон хичээгээд боловсрчих, жоохон хичээгээд амьдралынхаа зорилгыг олчих, өөрийнхөө үн цэнийг буюу өөртөөгөө танилцаад, өөрийгөө мэдрээд, өөрийнхөө гоё дотоод чадварыг хөгжүүлчих гэсэн чинь нөгөөх нь тэгж чаддаггүй, тэгж чадахгүй болохоор нөгөө нэг сэтгэл ингээд янз бүр болоо, доошоо дэшээ болоод ингээд явах гэдэг. За тэгвэл дахиад асууя. Та өөрийгөө хөгжүүлж чадчихагаа юу гэд асуухаар хүмүүс ч бас ингэн ажилтаа айгу завгүй би өөрийгөө гой хөгжүүлмээр бүжгэн жобмаар дуун жобмаар тэнгууд надад ингээд зав боломж байдгүй би өртөө гэх мэт хэлнэ. Өөр гэдэг бол амьдралын туршид байж болох үс зүйл шүү дээ тий. Өөр гэдэг бол нэг юм хүний завыг хязгаарлах зүйл биш. Тэр өөртөө холбоотой цаг заваа ажиллаа гэдэг цаг заваа тусдна. Өөртөөгөө ажилдаг цаг заваа тусдна буюу хүнд менежмент хэрэгтэй байдаг. Энэ менежментийг хийгээд өөртөө гой зөв статистик зөв зүйл боловсруулад ирэх юм бол таны сав буюу амьдралын тавилангийн тойрог чинь томордог. Энэ амьдралын тавилангийн тойрог томруулах нь л бидний одоо сүнс болоод урилга аваад энэ дээрээ ингэж байгаагийн одоо үе гарч байгаа. Тэгэхээр юм болгон сайн тамуудаа талууд байдаг шиг үхлийн талаар бодол мууч бодол биш юм байна. Нэг сайнч бодол биш юм байна. Гэхдээ дахин бодож дарамтанд орох гэхээс илүү айх гэхээс илүү зөв харьцаа, зөв мэдээлэл авах юм бол айгүй зөв бодол юм байна. Буруу тайлаад буруу мэдээлэл авах юм бол айцтай л бодол юм байна. Өвхөн төгсөн дуусна гэдэг юмнаас угаасаа л хүмүүс айдаг штэ. Одоо ингээд нэг юм ууж ин гэж бодоход уугаад дуусхаас нь хүн айгаад байдаг штэ. Нэг юм хэрглэжлээ гэж бодоход дуусах мэдрэмжээс хүмүүс л айдаг. Тэгэхээр би танд яг энэ лайвыг үзэж сууж байгаа энэ цаг мөчөж хүндлээд нэг гой чанартай зөвлөгөө өгье гэж бодож байна. Энэ юу гэсэн үг гэхээр та өвдөж үзье. Та автоматар өөрөө өлсөж үзье. Асар олон хоол унд байхад ч та хоол идэхгүй өөрийгөө төвчиж үзье те. Ингэсний дараа хүн өвдөж байгаа хүнийг ойлгоно, өлсөж байгаа хүнийг ойлгоно, ганцаардж байгаа хүнийг ойлгоно те. Ингэсэн хүн чинь нийгэмд байгаа нөгөө бусад хүмүүс руугаа хар уг цацаал, сүргүү хэлээл нэгээ гимтэхийг бодохгүй. Яагаад вэ гэвэл тэр хүн өөрөө ганцаардаж үдсэн, өлсөж үдсэн, өвдөж үдсэн. Өлсөн хүн л өлсөн хүнийг ойлгоно, өвдсөн хүн л өвдсөн хүнийг ойлгодог учраас өөрийнхөө ингээм амьдралдаас ганцаардлыг ер нь ямар нэгэн зүйлүүдийг ингээ өөртөө урьж хийж үз. Тэгээд ганцаардна гэдэг юм мэдрэмж байт юм байна. Тэгэхээр би тэр хүн хэрвээ ганцаардчихэвэл гээд нөгөө энэ мэдрэмжүүдэд хөгжүүлээд ахаар хүн чинь нэгүсэх, уучлах, хайрлах мэдрэмж нь асар өндөр түвшинд хөгжөөд ирдэг. Асар өндөр одоо түвшинд хөгжөөд ирэхээр сэтгэл хөдлөл гэдэг мэдрэмж нь дотроос нь гараад ирдэг. Сэтгэл хөдлөл гэдэг мэдрэмж нь гараад ирэхээр ихэнх хүмүүс яадаг вэ гэхээр аялал, амьдралынхаа аяллыг маш гоёор бусдад ингээд бэлгэлсэн, бусдыг хайрлсан, бусдад тусалсан. Зөв нүдэн дээр гаднаасаа биш бүр дотроосоо нэг ориглож, тусалж, хайрлж, дэмждэг тийм сэтгэл зүг бид бүхэн биендээ суулгадаг. За тэгэхээр мэдээж хин нэгэн явж ийн гэдэг бол бидэрт мэдээж л гонигтай хэдий өвхөл ингээд хуурмаг өгсөн ч хүн цаашаа аяллаа өргөжлүүлж байдаг ч гэсэндээ үлдчихэж байгаа хүмүүст бол дахиад энэ төрөлдөө махан бие уулзахгүй гэдэг утгаараа харамсал, гониг, хорогдол тэ иймэрхүү зүйлүүд авчирдаг гомдол. Гэхдээ цаашаа чөлөөлж явуулах тэр төвчээрийг л бид нар сурах гээд байгаа. Ямар нэг юмд хизээш битгий ингэж бүр барьж тогтоож ингэж битгий хорогдоо. Бүх юм өөрөө явах мөн чанартай. Бүх юм өөрөө дуусах мөн чанартай. Бүх юм өөрөө хизээ нэгэн цаг танаас холдох мөн чанартай. Та ингээд үхэж байгаа юм шиг хорогдоод байгаа зүйл чинь
харин ч танаас улам ингээд холдох гээд байдаг учраас аливаа юм ингээд юунд ч ингэж амар хорогдож болохгүй байна л гэж ингэж бодох нь бол одоо бидний амьдралдаа айхтар хорогдоод бүр ингээд байх ч биш, амьдралын үхлээс айгаад жам ёсны зүйлээс айгаад байх гэх мэтчлэн бодлуудыг цэгцэлж өгөхөд, бодлуудыг дистралт нь оруулж өгөхөд, бодлуудыг зөв болгож өгөхөд тусалдаг. Тэгэхээр бид нар ингээд ямар нэгэн юм ингээд нэг ажилдаа ч юм уу, карьердаа ч юм уу, амжилтандаа ч юм уу, хань ижилдээ ч юм уу хитрхи хорогдоод ингээд ингэж байгаа нь таныг өөрөө чинь сүтгэх, таныг өөрөө чинь сүрүүлдэг. Эсвэргээрээ тэр хүн чухал, тэр хүний үн цэнийг мэддэг гэхдээ та чухал. Та илүү чухал те. Та ертөнц ахгүй. Та бол ертөнц. Тэгэхээр өөрийнхөө сүнсэн бие, махан бие, тархин биеийг хүндлээд зорилгоо олох, бүтээл юу бүтээх гэж ирснээ мэдрэх, тэрнийхээ араас үйлдэл хийх, хэн надад хайртай, хэн тайртай гэдгээ ялгаж таньж, хайртай хүмүүстэй хайрыг мэдрүүлэх, хайрыг авах, өгөх буюу авах. Энэ үйлдэлүүдэд идэвхжүүлээд ирэхээр бидний энэ үхлийн талаарх бодол бол бидрийг улам илүү гээрүүлдэг, улам илүү гоё амьдралыг ингээ үнцэнтэй болгодог, ухааруулдаг, сэрээдэг гэх мэтчлэн юм сайнаар тайлагдаад ирдэг зүйл байгаа. За ингээд та нартаа нэг хэсэгхэн богино хугацаанд ч гэсэндээ баг зэрэг ч гэсэн ойлголт өгч чадсан болов уу гэж бодож байна. Асуулт байна харъя. Сүнслэг мэдрэмж өссөн бясалгалч йог багш нарын хувьд үхлийг маш өөрөөр ойлгодог. Би бол зүгээр л махан би биш юм байна уу, тэ? Би ч өөрөө одоо нэг сүнстэй буюу би чаашаа аялаад явж байгаа юм байна, юм сураад явж байгаа юм байна гэдэг үхэл гэдэг зүйлд айгүй хөнгөн, айгүй тийм жам ясны байдлаар ханддаг. Гэтэл нөгөө яг тэр зүйл рүү ороогүй тэр сүнсний гүнзгий ойлголтыг мэдэхгүй хүн бол айдаг, имээдэг, гутардаг, өөрийгөө шийтгэхэд ашиглах нэг арга гэдээ ойлгочдөг. Өөрөө чадахгүй бол хүчээгээд бодцоод байдаг. Гэхдээ энэ бол одоо тэгж өөрийгөө шийтгэхэд ашигладаг арга зам бол биш. Зөв бодвол энэ сүнсний жинхэнэ оршихуй болдог. Буруу бодох юм бол одоо өөрийнхөө мөн чанарыг таньж чадахгүйгээр бодох юм бол өөрийнхөө үн цэнийг унгаадаг нэг иймэрхүү бодол байна гэх юм уу та тий. За иймэрхүү зүйлүүд гарч ирж байгаа. Тэгээд би танаас тэмдэглэлийн дэвтэр дээрээ миний амьдралын зорилго юу вэ? Урт хугацааны буюу богино хугацааны 1, 2-т нь би хин тайртай вэ? Хинээр хайрлуулахыг хүсэж байна? Хин надад хайртай вэ? 2, 3-т нь би юу бүтээх гэж ирсэн бэ? Би юу үлдээж чадах вэ? Би юу үлдээвэл өөртөө баярлаж бахархах вэ? Энэ 3 асуултанд хариулаарай гэж хэлмээр байна. Ингэвэл илүү ухамсартайгаар амьдрах одоо гоё мөн чанарууд гарч ирнэ, тэ? Асуултууд байна уу, нэг шалгачээ да. За тэгээд та нар маргааш ажлын өдөр би яг нөгөө өөрөө завандаа таруулаад ингээд юу байгаа даа шүү, орой лайв хийгээд байгаа. Маш их энерги ирч үз сайхан зүйлсийг өгч байгаа таларлаа, танд маш их баярлалаа. Бодож байсан гэсэн байна. За өөр ямар комментууд байна. Асуултууд гайгүй байна уу? За ингээд ямар ч нэг өнцгөөс өөрийнхөө ингээд энэ цаганд тааруулж ярьж байгаа шүү тий. Цаганд тааруулж ярьсан энэ сэдвийг та нар манаас бодож үзээрэй. Тэгээд саяны миний асуултуудад хариулж чадчихэв үү? Бас гоё хариулт өгөөрэй. За тэгээд энэтэй шалтгаалсан өөр ямар нэгэн коммент байхгүй бол хэдүүлээ өнөөдөр сайхан ажлын 2 дахь өдөр маргааш 3 дахь өдөр 7 хоногийн 3 дахь өдөр те тэгэхээр хэдүүлэн чи бас ирчих хэрэгтэй сайхан унтаж амрыг унтахаас өмнө сайхан үхлийн талаар нэг айцтай бодохгүй хөнгөнөөр бодоод амьдралынхаа зорилгыг олъё бүтэмжээ олъё гэд гой бодорой за дээрэс нь гоёор бодвол гой хариу гарч ирнэ дээрэс нь эргэн тойронд хин нэгэн танд хизээ нэгэн цагт би үхье гэж бодоод байна эсвэл надад амьдрал утгагүй санагдаад байна вэ гэвэл та заавал тэр хүнд өгийн буюу энергийн сэтгэлийн өглөг өгөх хэрэгтэй. Та хизээш энэ үгийг тоомжиргүй үл ойшоод сонсож болохгүй. Хүний сэтгэл готрол гаднаа харагддаггүй. Хүний тэр дотоод ингээд гүн гүнзгий гимтэл хүний нүдэн дээр нүүрэн дээр харагддаг учраас яагаад ингэж бодох болсон юм? Юуг ойлгохгүй байгаа? Юу хэцүү санагдсан? Хэрвээ ингэж санагдж байгаа бол чи амьдралынхаа зорилгыг олсон юм уу? Бүтээмжтэй хандсан юм уу? Чиний амьдралд юу хийх гэж бүтээх гэж ирсэн бэ гэд гоё яриа өрнүүлээ. Сэтгэлээр дэмжиж тэ амьдралын дадлаг туршлага буюу сүнсний аяллаа өргөжлүүлэх ёстойг нь өөрийнхөө хэмжээнд тайлбарлаж өгөх нь бол таны үүрэг. Би бол тэгж хэлнэ. Бидний үүрэг. Яагаад гэвэл та лайв ихэнд сонссон шүү дээ. Статистик мэдээ хэд болж байна. Манай улс орон ямар цөөхөн хүн амтай байлээ. Ийм цөөхөлх нээжш нэгээ өгч байгаагч тоохгүй, өгөхгүй байгааг би жам ясны өглийг яриаггүй шүү. Энийг маш сайн ойлгох хэрэгтэй. Би жам ястай хизээш одоо тий. Юу ч бидний хинч юу ч ярьж чадахгүй. Эсвэргээрээ өөрийгөө
ээгүүтгэх буюу өөртөө учруулж болзошгүй одоо гэмтлийн талаар ярьж байгаа. Тэгэхээр хэрвээ энэ зүйл гарах юм бол бид нар заавал анхааралтай авах хэрэгтэй. Хин нэгэн танд готорсон гунс юм шиг харагдах шижиг танд төрөх юм бол та ярилцах хэрэгтэй. Та сэтгэлийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Цөөхөлөө юм чинь би биегээ хайрлаж, халгамжилж, анхаарч, тордож иж бид нар цаашаа явна. Тэгэхгүй юм бид нар тэр бүм хүмүүс байгаа ш, тэ. Нэг тэр бүм байсан бол заас гэсэн. Бид нар чинь нэг саяулахнаа л энэ хотод амьдарч байна штэ. Бид нар ч одоо 3 сая гарах хүмүүс штэ. Дэлхийн ертөнцийн хамгийн сүнслэг, хамгийн мэдрэмжтэй, хамгийн байгальтайгаа холбогддог, байгалыг аргах гэж дэлхийн сүнстэй ярилцах гэж ирсэн хүмүүс учраас энэ бол бидний үргээ. За ингэсэн байна. Дотроосоо гэрэлцээ үзэсгэлэндээ багштай барилж явдаг шүү гэсэн байна. Маш их баярлалаа танд. Сайхан үгнүүдийг бичсэн байна. Үй нөгөө яг тэр зүйл рүү ороогүй тэр сүнсний гүнзгий ойлголтыг мэдэхгүй юм бол айдаг юм л да. Энэ чинь дотроосоо гэрэлцээ үзэсгэлэндээ багштай барилж явдаг шүү гэсэн байна. Маш их баярлалаа танд. Яа зогсохгүй байна. Энэ комментыг унших гээд орсон чинь коммент унших гэсэн биш. За ингэж та нарыгаа унтуулъя. Хэрвээ энэтэй холбоотой асуух зүйл байвал коммент байдлаар асууж болно. За би бас дараагийн хэрвээ ярих зүйлээс үлдсэн зүйл байна гэж бодох юм бол part 2 гэдээ үргэлжлүүлээд ярив. За одоо ингэж бодохоор бас ямар ч нэг сэжүүр ойлголт жоохон ч гэсэн сэжүүр өгч чадсан болов уу гэж бодоод байна. За ингэж хэдүүлээ сайхан амарцгаараа маргааш өглөө сайхан ирчвчтэй ухтаарай. За ажилласаа хийгээрэй. Бээсэн бодорой те. Өөрийгөө тордоорой, хавар болж гин бие гой тордоод витамин уугаад эрдэс бод шимт хичээлээр хангаараа яагаад вэ? Яг одоо энерги хувьд аягүй чухал. Хавар болохоор би ядардаг шиг энерги ч гэсэн бас ингээд сэтгэлийн хувьд ингээд өсдөг ч гэсэн энерги хувьд унах гаддаг учраас бие сайхан тордцоогоорой. За тэгээ маргааш уулзцгаая. Маргааш би номтой болгийнхаа ямар нэгэн пост, ямар нэгэн бичлэгээр уулзаж магадгүй те. За тэгээ сайхан амарцгаарай.